They be like smooth. What? Can you teach me how to do it? You know why? Cause all the bitches money. All I need is a beat that's super bumpin'. And for you to back it up and dump it. Put your arms out front, lean side to side. They gon' be on you when they see you hit that dirty ride. Ain't nobody fucking with my bro from on the side. He go by brother and he hit that death like thunder. Okay, I ain't from Dallas, but I deep town boogie. I show my moves on to everybody tryna do it. I lead the functions and all the ladies tryna screw it. Now you just do you, and I'ma do it all day. Niggas love to hate, so they try to shoot me. Bitches be stuck to me, I think they try to glue me. I make the party shine bright when it starts blooming. This beat was bubble gum, so I had to chew. Сайн уу? Энэ өдрийн минь төргий. За өнөөдөр би юу хийж байна вэ гэхлээр рил имчилгээ хийж байна. Айгу. Тэг харж байна уу? Рил имчилгээ хийхээр ингээ хамгийн юм нурдаг. Рил имчилгүүдээ хийх гэж байна. Ойрт бас влог хийхгүй л гэж бодсон. Тэгсэн чинь хийхээр болчлоо. Би зүгээр жоохон ажил юм шиг сошиалаа дахиад нэг жоохон хөвжүүл үзт юм өгч таа. Тэгээд сайн нөр рил хийж байгаа баахан бүжгэлцэн чинь ятарчлаа. Заачаарай. Айгу. Ойрт жоохон нөө юм гоочлаа. Ойрт жоохон сэтгэл готрол бас орсон. Яасан ч эм хүмүүтэй би. Тэгээд өөрийгөө жоохон сэргээх гээд нүрэ ман будаад гоё цомсон гөрөл хийчих гэж бодод. Тэгингээ жоохон блог имчлэг хийчихье. Би одоо энэ жил ингээд юу гэдэг юм уу? Маш олон том зорилгоудаа зарим нь жоохон боддоор дүгнээд байхгүй зүйлээ өсөж өөрийгөө зовоож хор байгаа зүйлээрээ өөрийгөө хөгжүүлэх гэж бодлоо. Тэгээд одоо сошиал ажилдаа, влогийн ажилдаа энэ жил жоохон төлөвлөгөө орд юм уу гэж бодож байна. Гэтэ тэгээ уг нь ярих юмцэндээ за би жоох сууч тийм үү. Ярих юм уу зөндөө шүү. Гэтэ ойрд ч одоо влог дандаа л жоохон асуудалтай влогууд юу нарах гэдэг шүү. Тааж би ингэ зүгтэх. Жоохон асуудалтай ер нь ойрын влогууд дандаа л асуудал яриад их юм. Гэтэ яг бах уу. Асуудлаа яаж шийдэж байгаа би бас влогонд оруулаад явж байгаа болохоор за ойрын үед бас нэг жоохон сэтгэл готролд орлоо. Гэтэ энэ чинь ингээд ер нь бүрэн зүгээр болохгүй юм шиг байна. Орсоор л ах юм шиг ингээд хөтөө яриад яг бас дахиад жоохон тавширсан байгаа. Гэтэ энэ нийгэм маань өөрөө жоохон өвчлсөн юм уу? Бүр яаж ч ингээд бие барих гэж чичээд яаж нэг мэдгэд л жоохон уналтанд ороод эсвэл би үнэхээр эмзэггүй юм уу? Тэгээд ийм үе заяа. Яг ийм үеийг би угаасаа ингэж бүжиглээд рил хийгээд өөрийгөө арай өөр нөгөө нэг дүрд нь оруулаад өнгөрүүлж давж гарахыг хичээдэг. Эсвэл би өсмөсөө өөрчилдөг. Тэгтээ одоо би үсээ ургуулж байгаа болохоор тайрахгүй. Тэгээд үсээ тарьж байгаа амар гоо сэтгэл санаа сэрэгчтэй шүү дээ. Би үн тэгээ боддог хгүй. Тэгээд одоо л үсээ тарьхгүй. Тэгээд өөрийнхөө хийж чаддаг надад байгаа зүйлүүдээрээ өөрийгөө гоё хөгжүүлээд миний дотроос тэ юу гарах гэдэг тэрийг гаргаж илэрхийлсэн юм хий гэж бодож байгаа хгүй. Тэгээд контентууд. За яагаад бас нэг жоохон сэтгэл санааны хямралд орсон бэ гэхээр сайн нэг хоёр влогч амар хэрэлцсэн шүү. Тэгээ хэрэлсэн ч гэж жоохон модалсан. Тэгээд тэрийг бодоод би ингээ влог хийх гэсэн айгаа насан заяа. Яана яг бас ингээ олонний танил болохоор ямар хэцүү мэт ингээ асуудлууд ямар их гард юм бэ? Ингээ хүмүүнтэй муудах үдэ гэд ингээ айгаа насан заяа. Гэтэ би тэгсэн амар инээд тэгээд төсөөлөд ардын нэг жижигэд влогор өгдөө шүү дээ. Тэрнтэй би ингээ муудаж ийн гэж бодоод насан заяа. Тэгснээ бараг загнуулж үгүй загнуулж ингэж ингэж барахгүй байх гэсэн айцтай байж байгаад амар инээд тийм бас. Гэтэ яг би яг нөгөө влогоо бас ажил гэж хийдэг. Ер нь өөрийнхөө сонирхол нөгөө нэг дурсамжаа хадгалъя гэж хийдэг болохоор нэг амар анхаарал хандуулдаг. Тэгээ энэ жилээс нэг жаахан анхаарал хандуулъя гэж бодож байгаа. Тэгээд ер нь ингээд яхал мэн л да. Явандаа ингээд олонний танилцахаар ингээд бас нэг сул талууд маань гарч ирж хүмүүс нэг унах гэж үздэг ч юм уу тийм ингээд тэгэхгүй ингээд хоорондоо жоохон асуудлууд үүсэх юм шиг байна. Гэтэ би хэлчихье заяа. Би ингээд одоо үзэлттэй Монгол үзэлттэй байгаа хэдэн влогеруудыг би бүгдийг нь ер нь үздэг. Бүгдээс нь нөгөө нэг одоо ирч хүч авдаг. Тэгээд дээрээс мотивац ингээд бас нөгөө нэг влог ер нь ямархуу хэв маяг ямархуу байх талаар тэднээс маш их суралцдаг байхгүй. Тэгэхээр тэрийг маань бас хуулсан болсон болоо явчихгүй дээ. Гэтэ энэ ч нөгөө нэг хүн чөлөөтэй 90 зуун штэ тэгээд ингээд бид нар уусаа биднэрт ямар нэгэн үлгэр жишээ үзүүлэхэр хүн байгаа тэр зөв зүйл төгөж байгаа хүмүүсийг дахин уг нь зөв. Би та нарыг бол ингээд хүндэлдэг шүү. Би та нараас ингээд суралцаад явдаг шүү гэж хэлмээрээ. Алдын жижи, Руби, Ану, Түшиг Долбоо ТV гэдэг ингээд эднэрийг бол үздэг, ер нь үздэг. Тэгээд өөрөө влогч юм чинь бас үзэн штэ. Би үзэхгүй гэж хэлэхгүйгээсээ би бүгдийг нь үздэг, бүгдийг дэмждэг. Надад бүгдээрээ яг өөр гоё хэм маягтай үнэхээр хүчтэй хүмүүс, тэгээ мундаг хүмүүс шиг санагддаг. Амжилттай явж байгаад нь баярлдаг. Бас тэгээ би бас цаашаа бүгдийг гоё дэмжээ яваа гэж боддог байхгүй юу. Тэгэхээр та нар хэрвээ асуудал болоод муудалсан гэвэл би муудалж чадахгүй шүү. Би та нар бүгдээрэнд нь хайртай. За тэгээ энэ асуудлаас болоод нэг жоохон юм
уг нь бол энэ миний уур хүрэх асуудал биш л дээ. Тэгтээ яг ингээд нэг мэдсэн чинь бас жоохон бодолд орцсон явчихсан. Тэгээ тэрнээс гадна за нэг мөсөн. Тэгтээ би нэг хэлэхгүй. Тэгтээ өнөөдөр чинь 3 сарын 25-ны өдөр ахгүй. Тэгээд өнөөдөр нөгөө бархас сод гараг за ингээд хідэн гаргуудын яг одоо зөв хэрэглэндээ ороод тэрний эрчмүүд нь ирж байгаа хүмүүс гоё ирчүүлж ингээд өгдөж байгаа өдрүүд хэлж байгаа хгүй. Тэгээ энийг би бас гоё ашиглаад өнөөдөр ингээд сайхан байна. Юм айсан сайхан байна. Тэгээ ойрын тоног манай нөхөр ажилдаа бас жаахан гадуур байгаад байгаа. Тэгээд нөхрийгээ бас санаад яг нөхрийгээ нэг байхгүй үеэр жаахан хямарч хаад байна уу да. Байсан ч хямардаг л да. Гэтэ ямар ч сан байхгүйгээр нь хямарчаар нөө ярилцсан байхгүй. Тэгээд өчтөр нөхртөө нэг жаахан хоолоо болохоор уцаар яриад өнгөрсөн. Тэгээд манай хайр бол намайг гоё тайвшруулж чаддаг. Тэгээд бид дээр ингээд ер нь л ингээд юмд нэг жаахан яарах гэдэг нөгөө матриц толгоогоо ингээд уалах гад байгаа. Манай хүн ойлгоос би жоохон ойлгоо билүү гэсэн ингээд. За ямар ч сан ингээд ашгүй нэг хостой байгаагийн маань үр дүнгээр ингээд бид дээр нэг нь алдахад ингээд нэгийг гоё төшөж босоод урам зориг өгөж явж байгаа баяртай байгаа. Тэгээд жоохон бас нэг юм мөнгө төгрөгийн нэг тийм ингээд надад одоо дутуу байгаа зүйлүүд дээрээ одоо миний дутуугийн комплекс төлсөн. Тэгээд тэрэн дээр жоохон сэтгэлээр унсан. Яг гэтээ хамгийн гол нь би өөрөө энийг сонгосон гэдгийг уг нь мартаад байгаа хгүй юу. Би өөрөө гэрээ зэтэй байхыг хүсэж байгаа гэдгийг мартаад байгаа. Тэгээд нэг ганц хоёр ингээд хүмүүс ингээд яг уу намайг ингээд жаахан чи ингэж амьдрахгүй ч юм уу те чи уг ингэж чадах юм байж ингэж амьдраад тахтай юм иймэрхүү юмнууд орж ирэхээр би ингээд жаахан тэрийг хүлээж аваад хүн дээр хүлээж аваад уг нь хүн дээр хүлээж авахгүй гэсэн надад нэг өөр ингэсэн бодол байгаа. Тэгээд би энэ дээр гоё сэтгэлийн тэнхээтэй бай гэсэн чинь сэтгэлээрээ бас унаад байгаа. Гэтэ автаа одоо тэгэд унжин би угаасаа нэг амар сайн хүн биш ээ. Ер нь үгүй сайн хүн биш нь цаашаа. Зүгээр би ингээд зөв гэсэн мөрөөр явахыг хичээж байгааг нэмэлтэн байхгүй. Тэгээ энэ донд ингээд одоо ямар нэгэн өөр тийм миний бодсноос өөр ихтгэл хэмжил орж ирэх юм бол би уг эндээ мохохгүй гэсэн бодолтой байжсан чи яаж чаад ингээд буцаад тийшээ ороод байгаа да өөртөө нэг жаахан готож байж хаад өнөөдөр гоё болчихлоо. Яагаад гэвэл нүрэ амин гоё бодоод би өнөөдөр гоё ирэл юм. Тэгээ бодоодсэн чинь одоо нөгөө үйл болоод ингээд яг сэтгэл санаа одоо ингээд хавар болол дээрдэн л те. Тэгээд би нөгөө яг гэрээ ажилдаа цаг зав зарцуулаад хийж бүтээж чадахгүй байгаа. Би уг ингээд өөртөө ингээд энэ влогийн бүр нэлээд урагшаад ямар влог дээр хэлээд ингээд би өөртөө ингээд энийг ажил болгож хэрэгжүүлье гэдэг энэ влогийн ажил рилээ ажлыг хийж бодсон чинь нэг амьдралд нэг асуудал гарсан. Тэнгууд би чөлөө авсан байхгүй юу? Чөлөө аваад тэгээд тэгснэ нөгөө чөлөө маань бас цаашаа сунжраад за өвчтөй байгаа тий тэгснэ за тэр тэгсэнгээ бага шалтгаан тооцоор агаад ингээд нэмсэн чинь би энэ нөгөө эдит хийдэг влогийн ажилд энэ сошиал контентын ажиллаа нэг жаахан ингээд орхигдуулаад гэж нэлээд орхигдуулаад тэгээд тэрийгээ бас хийж чадахгүй нөгөө цаг зав маань амжихгүйгаас болоод жаахан стресстэй байгаасан хгүй юу. Тэгээ одоо гоё хавар болж ийн бүх юм гоё нэг арай эрэг сайхан тэгээ нар арай их тусчмасаад нэг эрэг сайхан болж байгаа болохоор гоё дахиад сэргээ. Гэтэ би дахиад унаж магадгүй. Гэтэ ямар ч гэсэн унсан ч гэсэндээ надад хийж чадаад өөрөө нөгөө урам зориг авч чаддаг зүйлтэй байгаа маш их баярлж байна. Тэгээд нэг тиймэрхүү зүйлүүдээс болоод нэг байна да. Би ч ингээл нөгөө юм ойдаг болохоор ингээл амар олон төлөвлөгөө гаргасан байхгүй. Бүр өөр нэгэн брэнд гаргамаар ингээл тэрүүгээр юм мөнгө олох гэдэг шүү дээ. Гэсэн чи тэр маань нөгөө цаг хугацаатай тий. Тэгээд дээрэс нь би амьдралынхаа цаг хугацааг зохицуулж чадахгүй жиж тийм том зүйлийг маш хит томоор жоохон мөрөөдсөн байсан. Тэгээд яг ойж болно. Тэгээд миний толгойд маш олон санаа байгаа. Гэхдээ миний ойдлын биш явахгүйгаа надад дээрэс нь материал ч юм уу тэгээд яг өөрийгөө хөгжүүлээ тэр ажлаа хийхэд нэг дутагдaltaй юмнууд байхгүй. Тэгээд тэрийг авч чадахгүй болохоор бүр жоохон сэтгэлээр унцдаг. Уг нь бол тэр цагтаа над дээр уг нь ирэх нь тодорхой зүйл байхад ч л ингээд яаж яаж нөгөө яаралтын ажил руу орчаад байгаа. Би 2026 онд 50 бай. Оноо ч 50 байх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь нэг зүйлээ гоё барьж ав гэж бодож байгаа. Тэгээд би одоо ингээд влогуудаа хийчихээ сонсоодсон чинь би ч влогер шүү дээ. Би влогч шүү тэгээд байна. Тэгэхээр энэ жил жоохон влогийнхаа ажилдаа төлөвлөгөө анхаарч влог хийж бодож байна. Тэгсэн чинь нөгөө нэг би ингээд влог хийж байхдаа миний влог ч одоо надаас гарч байгаа санаа бусдаас ер нь гарах боломжгүй байна л да. За яг нэг хүнээс жоохон санаа авсан ч гэсэндээ яг хийж байгаа зүйл нь одоо яг миний толгоноос гарч байгаа зүйл бусад хүнийхээс гарах боломжгүй байдаг юм байна л да. Тийм болохоор яг хүмүүсээс ингээд үзээд гоё инспирэшн авч байгаа ч гэсэндээ ингээд би өөрийнхөө нэг хийв амьдралын хэм маяг ч юм уу өөрийнхөө ингээд төсөөлөл өөрийнхөө юмыг нэг жаахан шингээхийн тулд надад айгүй чухал байдаг байхгүй юу. Тэгээ нөгөө YouTube дээр ингээд хаамаагүй ингээд хийгээдсэн чинь копирайт болоод тэгээ копирайт болохоор уг нь бол яг үзэгчд маань өсөвч гэсэндээ одоо хэрвээ би орлого олох юм бол тэр одоо дуу чин тэр бүтээлчтэй юун дээр одоо орлого очих юм байна л да. Тэгэхээр яг энэ жил зүгээр би амар ингээд олон даагчтай болоогүй жиж одоохондоо тэгж ярих болоогүй л хальта. Гэхдээ яах вэ заяа. Одооноос энэ жил жоохон влогийн ажилд анхаарна гэхээр дуу мууны ажилд нь жаахан анхаарах гэж бодож байгаа. Гэхдээ яг ингээд subscribe-аа ингээд 1000 хүртэл нь ганц хоёр дуунууд явж. Тэгэхгүй нэг дуунууд байхгүй бол жоохон сонирм болоод. Би ч ингээд cinematic vlog гэж байгаа. Cinematic vlog гэдэг нөгөө нэг lifestyle амьдралынхаа юм одоо кино шиг хийж байгаа гэсэн үг заяа. Тэгээд тийм л надад ай маш их чухал гэдэг болохоор
Гэхдээ одоо энэ дээр би анхаарч эхэлсэн тийм гоё. Уг нь бол манай нөхөр ингээд хөгжмийн хүмүүс манай хүн дуулдаг. Тэгээд надад уг нь гоё аймаа зохиож өгч чадах байх. Тэгээд нөхөр маань завгүй байна. Тэгээд дээрээс нь зайхан нэг жоохон зав гараад дээрээс нь би бас өөрөө сайн судлаа. Тэгээд копирайт болтгүй дуунууд олох хэрэгтэй юм шиг байна. Тэгээд влог ажилдаа жоохон анхаарах гэж бодоо. Тэгээд дээрээс нь нөгөө дагагч үсгийн тулд бас Facebook одоо Instagram маань нэг жоохон хөгжүүл юм. Би бас тэрийг нэг амар хүн үзээсэй гэж боддгоо маа. Энд чинь миний ертөнцийн би жоохон тийм бодоод байна. Миний яг даалт ухамсарт ингээд хүнд нэг үзүүлэхийг хүсэхгүй байгаа болохоор угаасаа өсөхгүй, юм нь өсөхгүй. Гэтэ яг үгүй би зүгээр цаг хугацаатай гэж бодож байгаа. Гэтэ яг нөгөө нэг заавал миний хүрээлээс гадна өөр ингээд хүмүүс үзүүл гоё шүү дээ, тий? Өөр хүмүүс үзээд дэмжүүл сайн. Тэгээд нэг тиймэрхүү дээ. За тэгээ өнөөдөр нэг бичлэг юмрхүү одоо би ч нөгөө өглөө ингээд бас гэр орны ажил охин мохны тэгэл ажил ингээд хоолунд энэ бэлдэж өгөн мөгөн ч юм ингээд надад жоохон ажиллаад байж байгаа. Би жоохон 2 цаг маркет хэлээ гэж эхлээд одоо 6 болж байна. Тэгээ энэ оронд ч яг жоохон бүжиглэн штэ. Бүжиглээд өөрийгөө гоё моёор мэдрээд би хаамаа хараад тэг ингээд тиймэрхүү зүйлүүд болдог. Тэгэл нэг тиймэрхүү дээ. За өнөөдөр тэгээд юм одоо охиныг ирэхээс өмнө хоолундаа хий гэж бодож байна. Тэгээ влогийн ажил нэг иймэр влогоо бас нэг ингэсгээд хийчихэд цаашаа энэ үргэлжлэл явна. 3 сарын 25 өгнө. Гэтэ энэ хизээ орохыг мэдэхгүй байна. Цаашаа нөгөө нэг хідэн гоё үйл явдлаа бичлэг оруулах гоё шүү дээ. Тэгэж бодож байна. Тэгээ өнөөдөр гоё урам зориг маань сэргээд тэгээ дээрэс нь би өөрийгөө бүр маш хөөрхөн гэдгийг ойлгочод байна. Нөгөө дутуугийн комплекс хүрхээр чинь бүх зүйлийн дутуу нь ингээд ороод ирдэг байхгүй юу? Нэг л эхлээл мөнгө юм шиг тэгснэ чадахгүй байгаа юм шиг тэгснэ нэг л миний ингээд надад дутагдлаа талтай юм шиг тэгснэ надад өөсөй байгаа юм шиг ингээд жаахан энэ чинь ингээд үргэлжлээ явчих юм шиг надад санагдсан. Тэгээд нэг мэтгэл жаахан уналтанд орцод идэх. Тэгээд влог болгон маань жаахан юм байгаад уучлаарай. Гэтэ яг уу ийм үе би яаж даван тулж байгаа яриад байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд эмэгтэйчүүдээс ингээд хэрвээ сэтгэл санаагаар унаад тэг ингээд нэг л дутуу юм шиг санагдаад тэг сэтгэл маань дүүрэн байж чадахгүй байгаад ах юм бол бид нэр тартаа өөрийгөө ингээд хөөрхөн болгоод өөрөөсөө ингээд урам зориг авах эмэгтэйчүүдэд хүч байдаг шүү. Тэгэхээр та нар минь өөрийгөө гоё хайрлаад тэг ингээд өөртөө бас нэг хаяа нэг гоё цаг зав гаргаад байж гараа. Натур бай. 1 2 Сайн уу энэ өдрийн минь төргий. Зэби юм хөрх миг тасмага. Урчдраа манада юм хөрх миг авч гисэн. Хийж байгаа зүйлийг манд дэмжиж ийм хөрхөн миг авч гисэн давдаа бүр маш баярлаа. Одоо станаар миг тасан чаална. Одоо влог рилийн бичлэгүүд ална. Гоё ярианы влог өдр хийхэд ингээ миг тасан даа үнэхээр их баяртай. Сайн нөгөө хит хоног ингээл гуниглал ижсэн чинь гунигсан сэтгэлийн маань үргээгээд ийм хөрхөн бэлэг маань өглөө. Тэгээд одоо ингээд микрээ цааш тэмцэлгүүдээ гоё хийгээд явна. Арай дууны хувьд чанартай болно гэсэн үг. За нэг тиймэрхүү. За тэгэд өнөөдөр би рилийн бичлэг хийж байна. Facebook, Instagram-да рилийн бичлэг оруулах гад хийгээд тэгээ одоо сая хийж дуусаад тэгээ байж байна. Хавар намрын хувцсны одоо хавар намрын өдөр тутмын хувцсны рилүүд хийж эхлэе бодсон байгаа. Тэгээ хийе явж байгаа. Тэгээ өнөөдөр тэрэндээ зориулаад нэг бичлэг хийлээ. Одоо орой эдитлэн. Тэгээ би өөрөө нөгөө нэг загварын салбарын хүн шүү дээ. Тий. Би загварын салбарын хүн. Тэгээд би нэг тренд дагая гэж боддгоо. Яг трендүүд гараад, трендийг ингэж хараад нэг жоохон санаа аваад тэгээд яг трендийг дагая гэж боддгоо. Яад гэвэл нөгөө би чинь эмгтээлэг стилтэй хүн байхгүй юу. Тэгээд миний стилээс ингэж трендүүд зүрүүд надад одоо хит чөлөө товцсон юм нэг би өөрөө сонирхдаггүй. Тэгээд трендийг би дагая гэж боддгоо. Би харин өөрөө трендийг үүсгэе гэж боддог. Би тэгтээ амар өөдрөж төрнө. Би тренд дагдаг. Би трендийг өөрөө гаргадаг гэж ярьдаг тгөө. Би чинь дизайнер хүн шүү те. За тэгээд энэ бол миний хийх туртай ажил. Одоо гоё хувцснууд амсууд те гоё бичлэг хийж эдитлэх бол маш гоё. Тэгээд миний хийж байгаа рилийн бичлгүүдээс энэ нөгөө лук бүрдүүлж байгаа шүү дээ. Тэрнээс санаа авч болно. Би бол нөгөө жоохон эмгтээлэг хувцалдаг төрлийн хүн болохоор надтай юм адилхан хувцалдаг хүмүүс бол ингээд лукний санаа авч болно. Тийм. За өөр юм байх үү ер нь. Тийм санаа авч болно. Тэгээд би рил ихтэй өөрөө дуртай. Тэгээ хагсан бут сайн болж гин. Хүүхдээ амралт хэлжлээ. Охин битээр сая хагсан бут сайхан амарлаа. Тэгээ уг нь ингээд энийг ингээд ажил шиг ингээд рилүүдээ хийгээд гэсэн чи яг тэгэл гэрээ ажил тэгэл охинтойгоо байх хугацаа энэ бас өөрөө мэдэрч өнгөрөх гоё цаг хугацаануудаа бас мэдэрч өнгөрөөмөр байна. Ингээл өөрийгөө амар шахаад ямаргүй ямарсан хавар намрынхаа уйлралтанд зориулаад хэдэн гоё рилүүд хий гэж бодож байгаа. Тэгтээ уг нь хөгжүүлмээр л юм л да. Тэгтээ би өөрөө ингээд жоохон юу юм аа шахахгүй юм аа. За яг зүгээр шүү дээ. Би л өөрөө 50 сайхан байгаад тэгээд хийх юм аа 50 сайхнаар хийж ивэл ямар амтан төгтөж байгаа шүү дээ. Дээрээс нь би ажил төрөлтэй намайг шахаж байгаа юм байхгүй болохоор
би өөрөө захирлаа гээд өөрөө модельаа гээд өөрөө дизайнераа гээд өөрөө стилистээ гээд ингээд ганцхан ажилчинтай юм чаргагүй штэ жоохон удаж рилэд орох бах. Тэгтээ уг нь бол удахгүй байхыг бодноо. За тэгээд нэг иймэрхүүтэй өнөөдөр рил ажиллаа гээд өнөөдөр манай нөхөр нөгөө ажиллаж авч байгаад өнөөдөр орой ирнэ. Нөхрийг өчтөр орой ирэх байх гэж бодоод мөлийн хүлээгээд яг хүлээхэр жоо хэцүүд ч тээ. Тэгээд өчтөр жоохон гониглаад гэсэн өнөөдөр ирнэ гэд баярлалаа л чинь. Тэгээд за дараагийн гоё влогийн бичлэгүүд маань бүгдээрээ юм гоё мигтэй арай нэг дууны чанартай явах нь байна. Тэгээд хийж байгаа зүйлийн маань дэмжиж охиндоо тийм ийм хөрхөн мик авч гисэн давда бүр маш их баярлаа. Аамын таамын ингээд урт насалж удаан жаргаарай гэж аавтаа хүсмээр байна. Тэгээд дээрэс нь аа бол миний бүр ингээд номер 1 пен ах. Миний влогийн бичлэг ороод мэдээ нэрэнгууд шууд орж үздэг. Тэгээд миний хамгийн одоо номер 1-р биштэн бишрэгч байж магадгүй аав. Тэгээд аавдаа ер нь бол баярладаг, маш их баярладаг. Тэгээд аавдаа хайртай шүү. Аав тэгээ бас дээрэс намайг айгуу хэрэглүүлдэг. Би одоо ингээд 37 нас хүрсэн мөртлөө ингэж юм хэрэглүүлдэг заяа. Тэг хүмүүс жоохон гайхааддаг. Тэгээд ямар ч гэсэн ингээд намайг гоё сэргийгээд ийм гоё билүү өгсөнд наавда баярлаа. Тэгэд дахиад өөр юм авч гисэн. Удахгүй би тэр өгөөрөө бас гоё бичлэг юм авч гисэн юм аа. Гайхуулаад байгаа юм шиг байна уу? Үгүй шүү. Тэрийг аав авч өгч байгаа юм чинь зүгээр биччихье. Тэгээд тэгэл өнөөдөр нэг юм хөөтэй. Тэгэд нөхөр мөхөр ирээд ингээд цаашаа гоё бичлэгүүд явна. Тэгээд ямар ч сайн амар баяртай байгаа би. Тэгэд надад заягцсан 50-50-нд баярлаа. 2026 он бол бэлэг. Надад ирж байгаа бүх бэлэг би хүлээж авах та бэлэн байна. За түр бай. Сайн уу? Энэ өдрийн төргий. Би түрүү төрсөн өдөрч явлаа. Ямар ч их төрсөн өдөр, ямар ч их баяр өвдөө. Тэ гоё юм аа. Нэр Монгол яг ингэдэм биш үү? Солонгост ч ингээд нэг хэсэг ингээд энэ баяр маярыг мартчихсан байж тээ. Тэг яг Монгол ирсэн чинь ингээд баяр үргэлжлээд тэг хамгийн гоё нь минийх нөгөө нэг яг эхэлдэж шээ 10 сард. Миний төрсөн өдөр яваал тэгээ шинжил эхлээл тэгэл цаашаа ингээд баярууд үргэлжлээл миний баярууд. Гэтэ энэ жил нөгөө нэг яг өөрөө бүр юмаа жоохон хариуцаарыг баяруу жоохон хямрах гэдэг тээ. Хоёлаа бүрээ том хүмүүс болжээ. Харин ямар баяр. Урд нь ч аав ээж байдаг гэсэн болохоор анзаардаг гэсэн шүү тий. Яа бүр хямрал авч штэ. Энэ хүн ямар ч завгүй ингээд яаж штэ. Баяраас баярын оронд л амьдарч байна. Нэр яг тийм үг үүдэг тий. Санаж нь яг тийм үг үүдэг тий. Тийм баяраас баярын оронд л амьдарч байна да. Би тэр баг уулах завгүй л шүү дээ тий. Манай амар ажиллалаа. Амар чиж гайхамшигтай их ажиллалаа. Гайхамшигтай бүтээсэн баг гэж бодож байна. Одоо нөө энэ хүүхдээ амралт эхэлсэн тэр хаана вэ? Ингэж байгаад тахтай тийм мурцсан байгаа. Хоёр эмэгтэй хүний дунд нэрээ ажил би ихний яриад бас гадах юу гэлээ. Хичээл амралт эхэлсэн болохоор би одоо нөхөртэйгээ хамт гадуур гарч болно гэсэн үг. Тэгэхээр гоё бичлэгүүд бас нөхрийнхээ ажлын бичлэгүүдийг хийе явъя гэж бодож байна. Тэгээд хийсэн юмнуудыг гоё очиж харъя. Одоо ер нь яг ажил хийгээд нэг рил мэлнийхээ бичлэг нэвтэг оруулаад явах сая ч одоо юу ч болов доо. Шигч завгүй. За яг хөтэ тэгэл хаяа завгүй байшдаггүй шүү дээ. Өнөөдөр тэ бид гурав гоё завтаагаар амраад хотын төв орлоо. Хотын төв орж төрсөн өдөрч явлаа. Тэгээд тэр нь ямар төрсөн өдөр вэ гэхээр манай хадам аавын төрсөн өдөр, энэ хүний аавын төрсөн өдөр байгаа. Өмнөх загвар байгаа. Өмнөх загварын тий. Хүний төрсөн өдөрт явах гэж байна. Тэгээд баярын хажуугаар төрсөн өдрүүд маань бас бид нэр 10 сард миний төрсөн өдөр эхлэв. Тэгэл цаашаа төрсөн өдрүүд үргэлжлээ явдаг. Тэгэл төрсөн өдрүүд үргэлжлээл байж байна. За тэрнээс гадна нэр өнөөдөр амар гоё юмтай заяа. Энэ юу вэ гэхээр заяа энэ манай хормын бичлэг. Тэгээ энэ бичлэгээ үзхийн тулд айлаас ноутбук авахар явах гэж байна. Бас хажуугаар нь айлаас ч гэжтэй манай аавынд очино. Дүүгийнхээ хуучин ноутбукийг авч өнөөдөр гоё хормын бичлэг үзье гэж бодож байна. Тэгээ хормын бичлэгээ реакшн хийцгээ нөгөө хийцдэг очиж тээ. Уг нь гоё томор үздэг байх байхгүй юу? За тэгээд бичлэгийн дондор хальт оруулж магадгүй. Йоо би тэгтээ тэр үед бүр заяа. 60 мар хэлтэйсэн. Нэлээд махлаг охин л хийдэ охин л байсан да тий. Байсан. Тэгээ гоё бичлэгүүд хийнэ. Би төвгөн байсан. Тий. Өө битэр хорин дээр хойлоо хэдэн настайсан? Би бол 25 тайсан. 3 тайсан шүү. Янгти 13 жилийн өмнө хормайсан шүү дээ тий. Тэгээ гоё хормын бичлэгтэй маань аялцгаая. Өө тэгтээ би бүгдийг үзүүлэхгүй яваасаа. Тэнд ч бас дүүрсэн жоох юм яах вэ? Тэгтээ үзсэн шүү дээ нэг. Дажгуулсан шүү. Гоё. Тэр чинь бүр ингэсэн манай хормын бичлэг чинь хөгтлийн нөгөө нэг Эрдэнэ ТV гээд
телевизэрж бичлэг хийгээ сурвалжлага хийж мэж явсан. Тэгээ гоё сурвалжлууд бас байгаа. Тий. Тэгээ хормоо нөө бичлэг. Тий. Сэтгэлийн мөнгө бас. Йоо би баг энийг амдаа их гэдэг юм шүү. Арай ойрхон тул Ингээ уруулаас авчиж. Йоо. Тэгээс одоо чи уруулаас авчиж байгаа чи. За түр бай тэгээд юу яал гар үлдээд энэ миний. Үгүй тийм сонь юм оруулахгүй чи. Энд ёо гар. За хоёртаа. Түр баая. Тий. Энд дэр нь дарж унтрааж болдог заа бичлэгээ. Тэр энийг авахарлаа. Тэно. Тэрийг авъя. Энийг тэмэрэн. Энийг бас тэмэрэн. Энэ хоёрыг тэмэрэн. Би танаас ч авахгүй юу? Тэсэр нахгүй л гэсэн. Би зүгээр харж байна. Оо энэ мэдээчгүй. А энэ хэсэгчгүй. Тхөө. Юу энэ шарн урмал юм уу? Тэний энэ бач юм шиг. Микчик сонсож байгаа даа. Энэ ямарсан ангаас мөн. За DJ мик яг хоёр удаа хэлсэн чи дахиад дахиад сонсож байгаа байсан. Сонсож байгаа. Би өнөөдөр нэлийн хүнд мейкап хийсэн байгаа. Нэг би нүдэн ирнийх юм бодох байхгүй юу? Амдаас харчихсан юм байна. За зөвхөн микчик. Насаад бас тэгэл болсон уу? Микчик guys 2 минутын бичлэг хийх гэж байгаа. 45 секунд хэрчээ 1 минут. Энийг ярихгүй юм. Тэгэхээр ярьж байна. За. Чи зураг авч байгаа. Хоёр юм болчихно гэдэг. Шилдэг болж байгаа. Хянсан баг. Тий. Юу гэсэн. Мачаа. Нийт шийдсэн юу санагдав? Йоо, хаар энийг хардаа. Хаар. Ийм юм байсан. Хөөе хараа энэ бичлэгийг хардаа. Яна саран цолыг хардаа тэр. Йоо миний анид нөгөө идэгээ дуудтаа. Йоо ямар хөөх юм би одоо энэ бүгдэн бомбос юм би юм. Хаяг хархан байна. Тийм жаахан байсан шүү дээ. Өөрөө харахгүй чи. Амби бомбос авчихсан юм байсан. Селфи гаргаж өрмөр авсан. Кай тэрсэн юм. Анхны цай чаалтсан юм. Би одоо энэ дээр ингээ өсмөсөө өгнө амар гоё амжилтсан л байгаа. Анун болт. Ээж ирсэн. Хаасан. Чин цартай. Ой нээж найз ирсэн мэн. Ой сая яасан бэ нөө гахна. Одоо гарна. За энэ манай байшин шүү дээ. Айко. Аар гоцсон. Хаяа ми хар машинтай санагдав. Энэ цагдаагийн машинаар явж байгаа юм уу? Энд чи аюун болтог юм байхгүй. Энд чи юм. Аа тийм үү ёо. Цагдаа гэж чичрэн шүү дээ. Зэт. Манай хөрмийн цуваа.
Цуваа амар цуваа. Цаасан яцсан ариун болтны хийсэн чинь. Наадлын тойрог дээр уулзуулаад техник батсан цаасан батсан. Одны ингэж. Бүгд яваа. Соёлын ордон. Бүгд ингэж шаард байна. Энэ нарах шүү. Барахан. Ингэж гоё хөрмөйсэн да. Харби том хоршигдэх эргийн өдөр элбэг ансгийн өчрөөр элбэгцсэн элбэгсэн ой танахта хүндэт төч төрөөж шинэхэн холруу та бүхэндээ эргийн өдрийн хүлээн авно. Ерөөсөө л бодтаа байсан үү? Энэ ч өөр 22 таа шүү. Тэр шүү дээ. Би ярина аюу сайхан дурсан байж. Гэтэ би аваа нэр чи сарын цол 8 сартай байхгүй. Магадгүй л дээ. Хөл байгаа. Тийм үгүй сая бүгдээс сарын хасгаад ирж байгаа хэрэг. Харж ихсэн мэмэ хийж гэж байгаа. Цаашдаа хаасаг сайсан. Өөрөөр задаг хэлбэрийг хатна. Энэ одоо яаж баяр туссан шүү. энэ бас соёлоо хөтлийн хоёр дооч юм уу? Энэ салент хоёр нь. Энэ залхуу гэж бодож байсан байхгүй юу? Хөгжим юм гэтээ санаж байгаа шүү. Аа. Залхуу гэх юм уу? Хатаа юм шиг. Энэ юм бэ? Аа, ээж нь найз хүүхд түү аав шүү. Тий. Манай хамаатай мэндэгч нас орцсон. Тэгээд яа ч юм аа. Хөө энэ татаа даваа их чи нөхөрнөөс юм шүү. Аа. Би юусаа харж байгаагүй гэж бодсон чинь тэгэл харсан шүү. Тэр сайн юм шиг. Тэрс камер хараад мэдээд байгаа юм шүү. Энэ хоёр космос дээд үс. Йой, би одоо ямар хөөрхмэс юм бэ? Аяа. Баярлалаа гинэ. Баярлалаа. Цэцэг мэцэгний тэндээс л гоё явсан шүү дээ. Мэдгүй гэдэг. Соёо. Инсан. Хилтэй нас юм байлаа. Батал. Гинда өдөр улаан болоо штэ. А бүгдээс Техникийн тацсан. Они өдөр чинь хөл аваад гэх юм. Энд дээр одоо жаа юм. Ийм хэмээс хатаа тэгсэн чинь санзаа. Ойлох гэдэг. Шокн дараа. Шокн л одоо яа нэг гэсэн. Баскет чинь. Оо золбах юм.
тийм. Тий, ийм л байсан. Тэгэн боолтойс гэж байна. Энэ чинь хүн ашмагч юм болсон юм. Тий. Ашмагч гэж танаа ингэ юу? Хэн бэлээ? Хоёо. Муу яа чи влог явж байгаа ч юм. Оо гэнэ тэр. Энэ Цаад нөө нэг хамбаа юу? Тий. Биш албал. Зөвхөн төрсөн. Сүүл төрсөн. Яа, бэлгүй л ажиллаа. Энэ юу зурд юм уу? Аа, театр юм. Хоёр өөр байрных наа. хоёр давхар байхгүй. Аа. Хоёр давхар. Диплом л аваад шүүсэн чинь авах юм зүгээр заандаа аваад шүүсэн алгасан. Тэр ажил нь би Танаас За танаа андаад явчих. датсан энэ хий. Энэ ч хэм блэ? Юм биш. Оо, харин юм шиг нэр юм. Нүдэс батсан юм. Аа, төвшсөн шүү. Тийм байж манай аав хэлдэг. Нүдэн шиг. Камераг чиг хэлдэг тийм. Боо аз жаргалтай. Би юу нэрээд байсан. Ямар турхай юм бэ? Энэ таад идэж Энэ манай найзууд. Энэ нүд. Тай яасан тэнд байгаа даа. Яа ямар лог юм шиг. өөрийгөө үзэх юм. Харин бол гүн хөшч. Энд тэнц амтгаа биш баярсан шүү дээ. миний дотоохоо ах юм. Аагийн гараад штэ. Ой, бэклэн. Золбаах юм. Хөөе хаа байгуулгын хүчтэй. За тэгээ энэ цаг 2013 оны Монгол жилийн энэ цаг бэлэг өдөр төрсөн хэмжээ маань хүүхэд онон хурмаа хийж байгаа. Энэ сайхан өдөр тохиож байгаа гэсэн маш их баярлж байна. Миний аюу олон найз намайг дараад Цэцлэн аймгаас ирлээ. Энэ олон найзтай баярлалаа. Энэ 20 хостой энэ хорвогийн хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөд амьдрал нь ад жаргал эрүүл их сайхан бүхнийг хүсэн өрөөё. За өнөөдөр ингээд бэлэг цаг өдөр миний хоёр хүүхэд тэр бүлээ батлуулаад сайн орж хийж байгаа би түгээр баяртай байна. Одоо аав шиг байна. Хоёр хүүхэдтэй цаашдын амьдралд нь ад жаргал. Бүр хэглэн бид гурлаа хаалгаанд орсон шүү. Ярсан. Оноо нэг юм байна. Хинтээ бичлээд байгаа юм байна. Хоёр яг. Аль миний болоо. Би өөрөө л үзчихсэн байна. За би тэний солонгос бол ойр баяруудаа хангаас авсан юм. Ари дийдээ бичсэн байх юм. Хоёр нөө. Одоо хоол идлээ. Манай гол. Ахшаач байхгүй юм даа. Ийм гоё хаа. Тэгсэн зүгээр шүү. Сайн байна.
Хүрсэн өдрийн минь хайртугоо. Хүрсэн өдрийн минь хүрээ. За хүслээ бодож шав. Хүслээ бодоо. Тэсгэ бодоод лаа. Хийж байгаа тэгтэй штэ аав. Нүдэ хийж байгаа тэгээд. За хүслээ бодоод. Хүслээ басар. За баярлалаа. Десерт хэлж юу юм эсвэл халбаг ингээд харин тийм юм зүгээр гоё. Десерт хэлж юм бид. Төлөвний авсалт юм байна. Тийм. За 1 2 1 2. За энэ өдрийн минь би сайхан унтлаа. Өчтөр бид дөрсөн өдөр гээд нэлээд оройтж ирсэн. Өчтөр өснөсөн орч яваад сая 12 өнгөрчлөө унтаад бас чирчээд байж гин. Тэгээд бас чирээд юу яа гэм энэ нөгөө хоолой идэх юм хоховын. Энэ хоолоо идээд энэ влогоо дуусгачих юм гэж бодож байна. Идэнгээч гэж. Энэ нөгөө юу? Энэ талаар нэг жоох ярьчтай юм гэж бодлоо. Энэ хоол нэг 50 төрлийн жимстэй, 15 төрлийн шимт хичээлтэй, 5 төрлийн ургамалтай гэсэн. Тэгээд энэ цаг энэ хоолыг хэд хоног идсэн. Би сайн байх гэж байна. Тэгээд хэд хоног идчихсэн чинь манай охин би хэрэглээл дагаалдгүй. Тэр нь зайхан шимт хичээл чинь хавар бас биенд нь сайн байх гэж бодоод тэг охиноос гсэн. Тэг би яг ингээд нүур ам гоё болоод тэг ингээд цайрч марал гоё үр дүнгууд гарч ийн. Яг тэгвэл чинь нөө гидсийг маань гоё юу лээ. Загварсан гидсэнд маань хэрэгтэй байгаа шимт хичээл мэтэлээ өгч болохоор бид маань ингээд гоё гидс цэвэрлэгдэж тэг ингээд хөтгөн хөтгөхгүй байгаа. Тэгсэн чинь манай охинд бүр илүү үр дүн гарсан байхгүй юу? Тэрний яасан бэ гэхээр манай охин энийг нэг 7 хоног хэрэглэсэн. Тэгэд 1 хоног нэг бацаг барьсан. Тэгээд нэг нэлээд тоног мах хэдэггүй. Тэгээд энийгээ ганцхан хэрэглэж агаад. Тэгээд хажуугаар нь яг энэ манай похоо нөгөө шок байдаг байхгүй юу? Бүлрэгэн тураадаг. Тэгээд тэрэнд нэг 2 удаа орсон. 2 удаа ороод цавг нь бол энэ нэг юм дооны юм шейк шиг болдог. Тэгээд нэг гэхдээ бүлээхэн усанд ингэж нариулаад уухаас өмнө жоохон хүлээдэг. Тэгээд хүлээж хоорондоо ярьчих. Тэгээ мишоконда миний охин ч орчоод тэгээ хажуугаар нь дасгал хийж байгаа манай охин. Өглөө болгон дасгал хийгээд тэгээд дасгал хийхээс гадна йог бас хийж байгаа. Надтай өглөө нарны йог хийгээд тэгээд өчтөр миний охин чинь жингээ үтсэн чинь 2 кг хассан байна. Гэхдээ яг бүр айгүй сүүлийн үед бол хоолоо жоохон сойгоогүй. Нөгөө баяруу талсан болохоор жоохон идэж болсон. Гэхдээ тэрний хажуугаар нь хэрэглэж байгаа шүү дээ. Тэгж яхад үр дүнгууд нь тэгж харсан. Тэгээ 2 кг хасаад 4 см бэлгүүсний тойрогноос нь хасагдсан байсан. Бэлгүүсний тойрогоос хасагдж байгаа нь юу штэ. Манай охин чинь бас дасгал сайн хийж байгаа юм. Биенийхэн пропорцоор гоё жид жинтэйгээ хамт турч чадж байгаа гэсэн үг. Тэгээ энэ ингээд жоох ингээд хүлээгээд авах тусмаа юу гэдэг өтгөрдөг байхгүй. Иймэрхүү бол ингээд оруулж. Тэгээд нэг иймэрхүү л байна. Тэгээ охин маань үр дүн гарсан болохоор энийг бас нөгөө сонирхож байгаа хүмүүс байгаа байхгүй юу надаас. Тийм бол энэ тайлбарыг маань сонсоорой. Тэгээ одоо би энийг уунгаа гоё дуу сонсоод цонхоороо хардаг байгаа. Тэрийг харуулж дөрвөлж байгаа. Мик тагч гоё юм аа. Одоо ингэж би уг нь энэ талруугаас одоо нарлуу хараад. Гэтэ өнөөдөр нарлуу хармааргүй юм. Яа тэгвэл би дөнгөж сайхан сэрсэн маа болохоор. Энийг ууж байна. Тэгэд наранд жоохон нөгөө гэрээсээ бараг гардаг байхгүй би. Энэгээр жоохон шороо тоостой болохоор тэгээ дээрэс нь би өөр ингэсэн машингүй. Тэгээд гэрээсээ гарч чаддаг болохоор цонхороо ер нь наран цай хардаг. Одоо л хөлөө шав. Тэгээд цонхороо өглөөний гоё яг байрлал тусч байгаа хэсэг рүү харах туртай. Тэгээ гоё дуу сонсож байгаа. Би нэрээ дуугаа явуулчих. Тэгээ дуу сонсоод ингээд цэцэгнүүдээ хараад суух туртай. Одоо би йога хийгээд бяцлалаа хийгээд тэгээд гэрээ цэвэрлэнэ. Өнөөдөр гэрээ ажилтай. Уг нь рейлийн ажиллаа хиймээр л байна л да. Тэгсэн чинь харин жоохон залхуу өрөөд байна. Яа гэвэл өчтөр оройтой тонцсон өнөөдөр ямар ч ирчих жалга. Манай надтай уулзгаар явсан. Тэгээд одоо харин влогийн ажиллаа жоохон эдитэлчтэй юм уу гэж бодоод амарч байгаа дээрээ. Тийм болохоор энэ влогоо энэ үргээ дуусгая гэж бодоод
сүүлийн бичлэг авч байна. Гэтэ ягаад би хойноос харуулж байгаа юм гэхээр яа би нөө юу яцсан маа нүүр мөрө будаг байгаа. Яг дөнгөж сэрснээр байгаа болохоор. Тэгээ одоо влогоо дуусгая. 2026 он бол бэлэг шиг эхлээд явж байна. Тэгээд намайгаа баярлуулж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Надад заягдсан хувь тавиландаа бүр маш их баярлалаа гэж хэлмээр байна. Би яг өөрийнхөө гоё хүснээр амьдарч байгаа. Энэ влог нэрээ 20 бичлэг орсон байхгүй юу? Тэгээд надад бүр агуу санагдсан. Би яг өөрийнхөө бодож санснаар амьдарч байгаа юм лээ. Тэгээд нөхөр битээр өчтөр ирж байгаа замдаа ярьсан чи манай хүн бас яг өөрийнхөө бодож санснаар амьдарч байгаа гэж байна. Битээр ч гэгээлэг хүмүүс юм аа. Тэгээ ямар ч гэсэн үнэхээр сайхан байна бүх юм. Тэгээ бүх юм сайхан байгаад бүр маш их талархъя. Тэгээд энэ жоохон харахгүй харагдаж байна уу гайгүй. Сандал маань жоохон дуурайх юм. Гэтэ би энэ сандалдаа дуртай. Айгүй хөргөн мод онорчдөг манай сандалнаас. Тэгээд сандалдаа дуртай байдаг. За тэгээ ямар ч байсан үнэхээр сайхан амьдарч байгаа юм байна. Тэгээд та нарт бас яг өөртөө байгаа зүйлээ гоё сайхнаар мэдрээд үзээрэй. Тийм бол бид нарт ингээд эрүүл биеидээ саруулах ухаан, гэр бүл, аав ээж, үр хүүхэд гээд маш олон биднийг бүтээж болох баялагууд те бидний үн цэнтэй зүйлүүд бидэнд маш ойрхон байдаг. Тэгээд та нар бас яг байгаа зүйлдээ талархаж байгаа хүнд ер нь хорвоо ертөнц бүгдийг бас бэлгэлэхийг хүсдэг. Тийм болохоор бодлогоо эрэг болгоод байгаа зүйлдээ талархаад амьдраарай гэж хүсье. Тэгээ энэ влог ингэж дуусгая. Би гоё дуугаа сонсонгоо нарлаа жоохон хараад байгаа юм. Тэгээд дараагийн влогууд маань гоё бичлэгүүд ороод явах бах. Одоо нөхөр маань ирсэн байгаа болохоор би гадуур гарч олно гэсэн үг. Тэгээд гэртээ байгаад хахаар гэрээ ажиллаа хийсээр таарад яг гоё сонирхолтой байж чадахгүй байгаа. Гэхдээ яг мигт болцсон юм чи одоо ер нь юу болж байгааг яриад явна. За та бүхэндээ намайг үзэж агаад бидний гэр бүлийг үзэж агаад тэгээд дэмжиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Бүгдэнд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. За түр баяр таа.